Leaving Neverland-аас бид юуг мэдэх вэ? 2019 оны 1-р сарын 25-ны өдөр найруулагч Dan Reed 2 хэсэг бүхий баримтат киногоо гаргасан билээ. Энэхүү баримтат кино нь алдарт попын хаан Michael Jackson-ы бэлгийн хүчирхийлэлд өртсөн гих Wade Robson болон James Safechuck нарын тухай гардаг. Уг кинонд гэр бүл болон эрэгтэйчүүдэд үзүүлэх үр нөлөөг авч үздэг. Цаашлбал кинон дээр хүүхдийн бэлгийн мүлжлэгийн үйл явцыг тодорхойлсон байдаг. He helped me tremendously. He helped me with my career. He helped me with my creativity, with all of those sorts of things. And he also sexually abused me. Баримтат кино. Michael Jackson 2 хүүтэй шоу бизнесээр дамжуулан танилцсан. Wade Robson нь Австралийн Brisbane хотод төрж өссөн бөгөөд 1987 он 5 настай байхдаа Jackson-ы 1987 оны тоглолтын үеэр хүүхдийн бүжгийн тэмцээнд оролцсон. Тэмцээний ялагч нь Michael Jackson-тай бичлэн уулзах байсан бөгөөд Robson энэхүү тэмцээний ялагч нь болсон юм. Robson-ыг багаас авьяас чадвартай байсныг хойш NSYNC болон Britney Spears нарын бүжиг дэглэж болсон нь баталсан юм а. Энэ зур 9 настай James Safechuck Jackson-ы хамт Pepsi ундааны сурталчилгаанд тоглосон бөгөөд хүүгийн сурталчилгаан дээр инээмсэглэж буй түүний Michael Jackson-тай хамгийн анх бичлэн уулзаж буй мөчөнд байсан. Jackson 2 хүүг өөрийн тайзан дээр бусад бүлэг хүүхдүүдийн нэгэн адил тоглож бүжиглэхийг барьсан. Дараа нь Калифорни дахь Simi Valley Safechuck-ийн гэрээр зочлон гэр бүлтэй танилцсан байна. Jackson-ы хүүгүүд бүртэй харилцах харилцаанд тустай байсан. Мөн тэр хүүгүүдээс хамтдаа тоглож болцохыг уриалдаг байсан ба Robson болон Safechuck нарын хэлснээр тэд түүний унтлагын өрөөнд их цагийг өнгөрүүлдэг байсан байна. Хэсэг хугацаанд эцэг эхчүүд хүүгүүдийн араас хяналт тавьдаг байсан боловч ухаалгын ятгалгын дараанаас Jackson хүүгүүдтэй шөнийн цагаар хамт байж хонох болсон. Тэрээр эцэг эхнэрийг өөрийн хувийн эдлэн болох Neverland-д уурсан нь кино дээр гарч буугаар энэхүү тохиролцоо уулзалтыг тогтмол болгосон юм. Ямар ч эцэг их нь хүүхдээ ганцаараа явуулахгүй байх байсан. Мөн танихгүй хүндээ хизээч нэг оронд оруулахгүй зөвшөөрөхгүй байх байсан. Эцэг эхчүүдийн хувьд Leaving Neverland нь тэднийг Michael Jackson-ыг алдартай хүн гэдгээр тэд нар мэдэж байсан учраас түнд дурлаж байсан. Энэ баримтанд тэр бол амьдралаас илүү том байсан гэж хэлэх болно. Тэд бодохдоо өөрсдийн хүүхдүүдтэй ямар нэгэн боломжуудыг бий болгосон гэж бодож байлаа. Тэд гэрт ортол элдэг зөөлөн сэтгэлтэй мэд санагдав. Тиймээс тэд хүчин зүйлийг бол томсорлсон байна. Кинонд тэдгээр нууцлагдмал хаалгуудын ард ямар жигшүүрт хэрэгүүд өрөндөө тухай гардаг. Гэвч Robson Safechuck 2 хүүхэд байх үеийнхэд мэдрэмж болоод болсон явдлыг маш татан байдлаар дүрсэлж ярьдаг. Хүүхдүүд Michael Jackson-тай маш ойр байдаг байсан ба түүний сэтгэлд нь нийцхийн тулд бүгдийг хийдэг байв. Кинонд Jackson-ы хэрхэн хүүхдүүдийг эцэг эхээс нь салган авч байгааг залтай болгож маш тодорхой харуулдаг. Кинонд дүрсэлсэн бэлгийн хорцол нь маш цочирдмор. Зүгээр ч нэг бэлгийн харилцааг харуулаагүй ажээ. Jackson тэдэнтэй аман секс, харилцан хангалга, порно үзүүлсэн гэ түүнээс ч илүү хамт хийж. Итгэлдээр тулгуурласан халуун дулаан харилцаа гэх нэрийдлийн дор явагдах бүхэл үйл явдал сэтгэл хөдлөлийг нарийн дүрсэлсэн байлаа. Баримтат киногоор Jackson-ы хүүхдүүдийг хамгаалдаг байсан цуврал педофил мэтээр харуулсан байдаг. Wade Robson болон James Safechuck нь 1993 онд болсон Michael Jackson-ы эхний хүүхдийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдаан дээр хоёулаа түүнийг буруугүй ба хизээж хүүхдэд зохисгүй хандахгүй хэмээн мэдүүлэг өгсөн нь киноны гол зөрчилдөөн болсон хэсэг байлаа. Хүүгүүд болсон явдлыг бусдад задлсан тохиолдолд тэд бүгдээрээ шоронд насаараа хоригдож болохыг Michael Jackson тэдэнд олон удаан сануулдаг байж. Үүнийг кинон дээр батлан харуулдаг ба хоёулаа эцэг ирээдүйн эхнэр шүүх танхимд худлаа ярьдаг байснаа дурддаг. Has he ever tried to do anything with you that would even be considered questionable? No, nothing. Nothing at all. Has never touched you? Have you ever seen Michael naked? No. Leaving Neverland-ийн 2 дугаар хэсэгт Jackson-ы өвлийн дараа Robson ба Safechuck 2 хэрхэн сэтгэлийн шарахтай үлдэж түүнийгээ даван туулж байгааг харуулдаг ба энэ нь киног маш чухал зүйл болохыг баталсан хэсгүүдийн нэг билээ. Харин Leaving Neverland эд судлагдаагүй үлдсэн ганц том асуудал байлаа. Michael Jackson-ы өөрт нь юу тохиолдож байв? Шүүмжлэгчид дэлхийд даяар хүмүүс уг баримтат киног худал гэж боддог болон үнэн гэж боддог 2 хэсэгт хуваагддаг. Тал борын аргументыг хэсэгчлэн үзье. Michael-ыг хамгаалах нь 1. Гүтгэгчид уг явдлуудыг огт өрнөөгөө гэж тангараг өргөсөн. Би бинтгээ хамаарахгүй баримт өгсөн ба гүтгэлгийг дэмжих баримт өгөөгүй. 2. 10 жилийн турш FBI 2 ч удаа Michael Jackson-ыг мөрсөн ч ямар ч хууль бус зүйл олдоогүй байна. 3. Michael олон удаа олон нийтэд хандан өөрийгөө хүүхдэд хизээж гар хүрхгүй, учир нь надад хүүхэд нас байгаагүй гэж хэлж байжээ. 4. 2011 онд Wade Michael Jackson-ы загварт шоуны бүжиг дэглэж болж чадаагүй юм. Түүний ажил бүтгэ болж гэрлэлт нь муудаж байсан. Энэ үед тэр өөрийгөө хүчирхийлэгдсэн гэдгийг ойлгож. Тэгээд 2013-аас 2014 онд Robson Safechuck 2 Michael Jackson-ы хөрөнгийг шүүхэд өгч олон сая долларын төлөө заргалзсан ч яллагдагч болж үлдсэн 2 компани хариуцлага өргөх хэрэггүй болохоор нь шүүгч Mitchell Backloff хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5. Баримтат кинонд Майклийн өв хөрөнгө болон гэр бүлийнхнийг оролцуулаагүй хэтэрхий нэг талт байсан. 6. 2005 онд болсон Майклийн 2 дахь шүүх хурлаар тэр үед 23 настай байсан Wade Robson хэлэхдээ Майкл түүнтэй ямар ч зохисгүй үйлдэл хийгээгүй гэжээ. Хүмүүс Wade-ийн одоогийн гөтөлгүүдэд итгэхгүй байгаагийн учир нь тэр өөрөө насан турш гисэн хүч хэрхийллийн талаар мэддэг болсон үедээ Майклийн талд орж байсан юм. 7. Майклийн өөр нэгэн залуу нөхдийн нэг болох Гэртээ ганцаараа киноны гол дүрийн хүүхдэд тоглосон Macaulay Culkin түүний талд орж өөрийг нь огт оролдож байгаагүй гэж хэлсэн байдаг. Michael Jackson-ы эсрэг 1. Энэ нь Майклийн анхны ийм төрлийн хэрэг биш юм. Wade Robson болон James Safechuck хоёроос гадна өөр 3 хүүхэд түүнийг адил хэрэгт гүтгсэн юм. Jordie Chandler, Jason Francia болон Gavin Arvizo. Put his hand in my pants. Did he put it on the outside? Inside? And what did he do next? He started masturbating. Okay. 2. Майкл өөрөө бага насны хүүхэдтэй нэг оронд унтна гэж хэлж байсан. Бүр 30 хоног хүртэл. Үүнээс гадна олон нийт Майклийн сонирхлыг даруй олсон нь тэр охтууд болон царайлаг биш хүүхэдэд дургүй байж. 3. Майклийн дор Neverland эдлэнд 4 жил ажиллаж байсан хувийн зарц McManus цэвэрлэгээ хийж байхдаа хүүхдийн дотоож Vaseline, хүүхдүүдийн зураг гэх мэт зүйлс олж байсан гэжээ. 4. Майклтай нэг шөнийг өнгөрөөж байсан ихэнх хүүхдүүд хэлэхдээ хамт нэг шөнө өнгөрүүлэх санааг үргэлж Michael Jackson өөрөө дэвшүүлж байсан гэдэг. 5. Neverland эдлэнг 2003 онд цагдаа нар нийцэхэд Майклийн өрөөрөө орох зам нь дуу бичлэг бичих, хүний хөлний чимээ сонсогдвол чанга яригчаар мэдэгддэг байхыг олжээ. 6. Leaving Neverland-ийн найруулагч Dan Reed хэлэхдээ Майклийн өв хөрөнгө болон гэр бүлийг нь уг кинонд оролцуулах ямар ч хэрэг байхгүй. Учир нь бүх хэрэг нууцаар явагдаж байсан болохоор хэрэгүүдийн цор ганц гэрчүүд нь Michael Jackson өөрөө болон хохирогчд юм гэжээ. Хүүхдийн бэлгийн мүлжлэг. Leaving Neverland нь их сэтгэл төгшүүртэй хүүхдийн хүч хэрхийллийн үйл явцыг харуулдаг. Тэгэхээр child grooming буюу хүүхдийн бэлгийн мүлжлэг гэж яг юу вэ? Child grooming бол бэлгийн хүч хэрхийлэгч тухайн хүүхэд болон хүүхдийн гэр бүлийн итгэлийг олсны дараа хүүхдтэй нууцаар бэлгийн харьцаанд орохыг хэлдэг. Тэгэхээр одоо бид хүүхдийн бэлгийн хүч хэрхийл хэрхэн явагддгийг баримтат кинонд хэрхэн тусгасныг харцгаая. 1. Хохирогчоо сонгох. Гэмт хэрэгтэн өөрийн байгаа сонгохдоо хохирогчийн нас, харагдах байдал эсвэл эмзэг шин чанарыг ашигладаг. Жишээ нь эцэг их нь ойрхон байхгүй, өөрийгөө хүндэтгэдэггүй гэх мэт маш олон шалтгаанаар хохирогчийг сонгодог. Because my son was so busy having fun, he didn't know that Jim and I were in separate bedrooms, barely getting along. We would listen in on people's phone calls, eavesdrop on my parents when they were fighting, and he would tell me like how mean your mom is. 2. Итгэлийг нь олж нэвтрэх боломж олох. Ихэнх бэлгийн хүч хэрхийлэгчид намуун дүлгүүн ба нөхөрсөг байдаг. Тэдэнд тусалж эцэст нь хүүхэд ба гэр бүлийн итгэлийг олж улмаар нэвтрэх боломжоо нэмэгдүүлдэг. I came to feel like he was one of my sons by how he behaved. I loved him. He was a son I started to take care for. He would spend the night, I'd wash his clothes. 3. Хүслийг нь хангах. Тэдэнд чухал хэрэгтэй гэдгийг мэдрүүлэх. Хохирогчдод зөвхөн хүч хэрхийлэгчид л тусалж чадна гэдэг ойлголцыг төрүүлэх арга зай хэрэглэдэг. Мөн тэдний амьдралд нэн чухал шаардлагатай бэлгүүдийг өгөхийг хичээдэг. I was really into jewelry, and he would reward me with jewelry for doing sexual acts for him. He would say that I need to sell him some so that I can earn the gift. 4. Хохирогчдыг тусгаарлах. Хүч хэрхийлэгчид хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлахыг оролддог. Хүүхдүүдтэй илүү их цагийг өнгөрөөж хохирогчтой байхад илүү тухтай мэдрэмж төрүүлэхийг хичээдэг. Жишээ нь тэд эцэг эхийнх нь оронд сургуулаас нь хүүхдүүдийг авах, зөвхөн тэдэнтэй цагийг өнгөрүүлэх гэх мэт энгийн зүйлсээс эхэлдэг. It was coming to time for us to leave to go back to Australia, and I was at the hideout with Michael in Westwood. And Michael said to me, "Will you leave little one with me for a year?" I was on board with this. I wanted to. Are you kidding me? Like, be able to live with him for a year? It was like the most incredible idea I'd ever heard. 5. Харилцаанд нууцлал үүсгэх. Энэ нь юу вэ гэхээр хохирогч хүч хэрхийлэгчид хүн амьдралаа дэлгэсэн цагаас эхлэн хинч чамайг ямар ч амьдрал тулсныг чинь ойлгохгүй гэх мэтээр харагдах. Эсвэл дотны хайртай хүн тижээр амтан өсөл өөрийг нь гэмтэн гэж сүрдүүлдэг. You know, he started talking about how much he loves me. What this is us. How we show our love for each other. The other people are ignorant and they're stupid. And they'd never understand. If they ever found out what we were doing about this sexual stuff, that he and I'd be pulled apart, and that we'd never be able to see each other again, and that
he and I would go to jail for the rest of our lives. 6. Харилцааг бэлгийн хандлагатай болгох. Энэ хэсэг нь шууд эхлэхгүйгээр баг багаар энгийн зүйлсээс эхэлдэг. Тухайлбал гараа мөрөн дээр нь тавих, өвдөнд нь хүрэх, нурууг нь нэлэх, хөдөлгөх гэх мэт. Хүчирхийлэгч хохирогчид нүцгэн байхад тухтай санагдуулав нөхцөл байдлыг үүсгэдэг. Ялангуяа хүүхдүүдийн санууч занг нь ашиглан биеийн талаар янз бүрийн асуулт сууж харилцааг улам бэлгийн хандлагатай болгодог. First day at Neverland was Michael making physical contact with me, like his hand on my thigh, hugs, you know. It felt great. And out of all the kids in the world, he chose me to be his friend. Within the context of what was going on, it seemed normal. 7. Харилцааг хяналтандаа байлгах. Энэ хүртэл хийсэн бүх зүйл нь хүүхдийг өөрийн хяналтанд ор байлгахын тулд бэлдсэн өрх байдаг. Санхүүгийн тусалцааж бай, сүрдүүлэгч бай, хувийн амьдралд нь үзүүлсэн сэтгэлийн дэмжлэгч бай, тэр бүгд нь хохирогчдыг шахалтанд оруулж хийсэн зүйлсээсээ ичих, түүнээс болж өөрийг нь хинч хайрлахгүй мэт санагдаж, энэ нь хохирогчид нас бид хүрсэн ч гэсэн бусадтай харилцах харилцаанд нь сэв суулгадаг байна. Түнчлэн зарим хохирогчид хүчирхийлэгчдийн урмыг хугалахаас айж буцадтай харилцах харилцааг нь таслан тухайн хүчирхийлэгчийг найз эсвэл хайртай хүнээ гэж харахад хүрдэг байна. You know it's strange, or not strange. Like I felt guilt this weekend for like I let him down. Like it's still there. That shadow is still there. You let him down how? By speaking up? Yeah. It's still there. And it just creeps out, you know. Хохирогчид нас бид хүрэх үедээ эсрэг готрол автах, PTSD буюу өнгөрсөн тохиолдсон шокноос гарч чадахгүй байх, эсвэл амиа хорлоход хүрдэг. Хохирогчид багаасаа олон зүйлийг нууснаар тэдний хүүхэд нас худал хуурмагаар дүүрэн гэсэн ойлгоцтой болж хохирогчид өөрсдийгөө яг хэн гэдгийг тодорхойлж чадахгүй болдог. Эцэг эхчүүд нь Wade болон James-ийн ээж нар хүүхдүүдээ Michael-тай ганцаараа үлдээсэн гэдгээсээ болж шүмжлэл өртөөд байгаа юм. Нэг нь хүүгээ Michael-тай 30 гаруй хоног хамтд нь үлдээж байсан. Тэд Michael гэрт нь байнга цочилдог байсан. Мөн Michael-ийн хүүхчийг зан чанараас нь болоод түүнийг өөрийн хөшгөө үздэг байсан гэжээ. Wade-ийн ээж ааваас нь салаад хүүхдүүдээ аваад Лос Анжелес руу нүүсэн ба аав нь сүүлд амиа хорлсон. Wade James хоёр ээж нарыгаа өмгөөлөх шалтгаан байхгүй. Мөн тэднийг уужилж чадахгүй гэдгээ хэлсэн. Учир нь дэлхийн хэмжээний од гэрийнхэнд нь анхаарал тавьж үнэтэй машин, тансаг идэл өгч, дээд зэрэглэлийн аялалд явуулж ээж нар нь хачин жигтэй зүйлүүд тохиолдож байсан ч үгүйсгэсэн. Хэрв энэ нь батлагдвал ээж нар нь тэр бүхэл гэр бүлийнх нь бүгд мэхлэгдэн бэлгийн мүлжлэгт өртсөн гэсэн үг юм. Michael-ийн үлдээсэн зүйл. Энэхүү баримтат киноноос болж хэвлэл мэдээлэлээс Jackson-ы эсрэг олон сөрөг хандлага ирсэн. Quebec дэх Cogeco, Нидерландын HH Radio, Шинэ Зеланд дахь Radio H3ME Group зэрэг олон радио нэвтрүүлгүүд Michael Jackson-ы дуунуудыг тоглуулахаа байсан. Star Raven Dad гэх The Simpsons-ийн анги дээр Michael Jackson хоолоо оруулсан ба энэхүү ангийг ирээдүйд дахин гаргахыг хориглосон гин. Rapper Drake Don't Matter to Me гэх Jackson-ы хоолоо орсон дуг Assassination Vacation аялан тоглолтоосоо хассан хэмээн мэдэгджээ. Jackson-ы хувцас болон зургуудыг Indianapolis-ийн хүүхдийн музейн газруудаас булгаж. Louis Vuitton нь 2019 оны намар өвлийн цуглуулгад Jackson эзэдэлсэн бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээ байлсан. Манчестер дахь үндэсний хөл бөмбөгийн музейгээс Michael Jackson-ы хөшөөг булгасан. Тухайн хэрэг үнэн үгүйгээс гадна хүмүүсийн асууж байгаа асуулт нь та Michael Jackson-ы дуунуудыг үргэлжлүүлж сонсох уу? Урлагийг уран бүтээлчээс нь салгаж чадах уу? Энэ бол бидний шийдэх зүйл биш бөгөөд энэ нь хувь хүний үзэл бодлоос хамаарах юм. Living Neverland юу гэсэн үг вэ? Oprah Winfrey, Wade болон James нартай After Neverland хэмээх залуучуудад итгэж байгаа гэсэн нэг цагийн спешиал хийсэн. Энэ хэрэг бол Michael Jackson-аас том зүйл гэж ярьдаг. Үүнтэй адилхан хэрэг сургууль, гэр орон, сүм хийд болон олон газарт тохиолддог. Дээр гарсан явдлууд үнэн үгийг бид 100% мэдэхгүй ч энэ баримтат кинон хүүхдийн хүчирхийллийн талаар ихээхэн ойлголтуудыг агуулсан байдаг. Бид өнөөгийн нийгэмд бэлгийн дарамт болон бэлгийн хүчирхийлд өртсөн тохиогчдод хэрхэн хандах вэ гэсэн чухал өмч ирээд байна. Бага насны хүүхдүүд биднийг цаг мөч болгон уйлдыг ажиглан харж байдаг тул ийм нөхцөл ямар хариу үйлдэл гаргаж байгаагаас шалтгаалan ирээдүйд бид нартай итгэж ярих зоргийг нь сөхөрдүүлж эсвэл илүү чангалж болох юм аа.